Боржоо хөхтө Алтан гэрлийн сандаг сүрэн 1957 онд Төв аймгийн Баян цагаан сумын Баян айраг багийн нутаг Өвгөн цагаан авааны баруун суг Мандлын дэн чимээх газар төрсөн. Бага насндаа аав ээжийн гар дээр өсөж 1966 онд Баян цагаан сумын бага сургуульд элсэн орж 4-р анги төгссөн. Аав ээжтэйгээ маллаж байгаадаа 1975-аас 1978 онд Улаанбаатар хотод 73 дугаар цэргийн ангид 3 жилийн цэргийн алба хаажээ. Цэргээс ирээд сум захиргааны томилтоор хөдөөж хүн дэд сургуулийн дэрэгдэх бригад фермийн дарга болтгих давтан курст суралцж төгссөн. 1979-оос 1981 онд Баян цагаан сумын Алтат 4-р багт тоо бүртгэгч, 1981-аас 1983 онд Баян цагаан сумын Баян айраг 2-р багийн тоо бүртгэгчээр томилогдсон ажиллаж байсан. 1983 оноос өрнөх амьдрал нэгдэлт 10 гаруй жил малчин. 1992-оос 1998 онд Баян айраг 2-р багийн засаг даргаар 6 жил ажилласан. Сумын депутатаар 2 удаа, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр 2 удаа сонгогдож ажиллажээ. Тэрээр 1979 онд Дагдангийн оюун сүрэнтэй гэр бүл болж гал голомтой бадран 5 хүүхдийн эцэг болон өдийг хүртэл сайн сайхан амьдарч байна. Том охин Соёлма Ангаах ухааны дэд сургууль төгсөөд Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байгаад одоогоор Япон улсад гэр бүлээрээ ажиллан амьдарч байна. Охин Гаригма Төв аймагт 10 жилийн сургууль төгсөөд одоогоор малаж хуу эрхлэж байна. Том хүү инх болдоо Баян цагаан суманд 8 дугаар анги төгссөн одоогоор Баян суманд ажиллаж амьдарч байна. Дараагийн хүү Сүхболд хөдөөж хуу их сургуулийн эдийн засгийн сургууль төгсөөд одоо Улаанбаатар хотод хувийн бизнес эрхлэн ажиллаж амьдардаг. Баг хүү Батболд Төв аймагт 10 жил төгсөөд нутаг орондоо малаж хуу эрхлэн амьдарч байна. Малаж хуу эрхлэх ажлын туршлага гэвэл отор нүүдлийг цаг алдалгүй хийж малдаа таргавчийг сайн авахлах, төлөйг бүрэн боожуулах, малын ашиг шим удам угсааг сайжруулах нь малчин хүний гол зорилго байх ёстой гэж боддог. Хоныг төрлөх нутаг Баян цагааны илүү нугламт хониор цөмсөргөө бүрдүүлэн одоо Дорнод Сүхбаатарын ууцсан сүл тониор сайжруулан өржүүлж байна. Ямаага Сүхбаатарын Баян дэлгэрийн ноолуурын чиглэлийн ухнаар сайжруулан өсөн үржүүлж байна. Ингэж ажилласны үр дүнд 100 их малаас 100-аас 120 төл бойжуулж, сумын төл бойжилтын аваргаар 3 удаа, ноос ноолуурын аваргаар 6 удаа, сумын инх сүргтэн аваргаар 5 удаа шагнагдж байжээ. 1996 онд мянгат малчин болсноос хойш одоо хүртэл тасралтгүй 1200-аас 2000 мал тоолуулж байсан байна. Үүний зэрэгцээ өр хүүхдүүдэд айл гэр болоход нь тус бүр 300-аас 350 малыг өмчтөн таслан өгч байсан. Мөн сум багийн цөө малтай иргэдэг малжуулах зорилгоор 14 айлд тус бүр 10-аас 25 мал өгч зарим залуу малчинтай түрээсийн гэрээ хийж 150-аас 200 малыг төлөвлөж төлийн 50%-ийг тэр малчинд өгч байсан. Малжуулж байсан малчтаас сум аймгийн авраг малчид 1000 малчид төрөн гарсаар байна. Малаж хуу эрхлэх энэ цаг хугацаанд сумын авраг малчнаар нийт 14 удаа шалгарч байлаа. Мөн аймгийн авраг малчнаар 2 удаа, аймгийн хөдөлмөрийн аврагаар 1 удаа шалгарч байсан. 2006 онд хүнсүдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны 9 алдрын нэгээр шалгарч Монгол улсын шилдэг малчин цолын цомын эзэн болж байжээ. 2017 онд улсын сайн малчин цол тэмдэг авч улсын авраг болсон. 2013 онд төрийн дээд шагнал алтан гадсаад ардын хувьсгалын 70 80 90 100 жилийн ой медаль, Монголын улаан загалаан нийгэмлэгийн дээд шагнал очроод хүмүүнд итгэгч алтан медаль, Монголын залуучдын холбооны хүндэт тэмдэг, Их Монгол улс байгуулагдсан 800 жилийн ой медаль, Төв дөрвөн байгууллагын хүндэт жуух хүчиг, Төв аймгийн 70 80 100 жилийн ой медаль, Баян цагаан сумын 70 80 90 жилийн ой медалуудаар шагнагдж байсан. Мөн хурдан хөлөг мордоо уйдсан сум орон нутгийн наадмаас 3 төрөө 29 айраг хүртэж сумын алдарт уяач цол уртсан. Гэргий Дагдангийн оюун сүрэн нь 1960 онд Баян цагаан суманд төрсөн. Баян цагаан суманд бага сургууль төгсөөд аав ээжийн гар дээр мал маллаж байгаад 1975 онд илгээлтээр малчин болж малаж хуу эрхлэх гараагаа эхэлсэн. Монголын хүүхэд залуучдын эвлэлийн тэргүүний залуу алтан медаль, 1980 онд засгийн газрын хүндэт жуух, 1981 онд Бүгд найрамдах Монгол ард улсын залуу авраг малчин, 1982 онд залуу гавшгаач цол тэмдэг, 1985 онд 7 дугаар 5 жилийн гавшгаач, 1988 онд хүнсүдэ аж ахуй яамны жуух хүчиг,
1993 онд Алтангад Содон, Сум аймаг ардын хувьсгалын ойн медалуудаар тус тус шагнагдж байсан. Аймгийн депутатаар 2 удаа Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон ажиллаж байсан. Мөн мянгат малчдын чуулганд төлөөлөгч, Монголын эмэгтэйчүүдийн холбооны их хурлд төлөөлөгчөөр сонгогдсон оролцсон юм а. Ийхүү нэг гэрт 2 улсын аварга малчин амьдарч байгаа ховор тохиолдлын эзэн нь болсон гэр бүл.